За тэгэхээр энэхүү YouTube суваг дээр know-how гэх плейлист үсгэж байгаа бөгөөд энэ дотроо 5 жил ажилласан солонгос зуучлал, хэлний сургалт зэрэг туршлагаас болон мэдээлэл технологи контент бүтээхэд ашигладаг аргачлалууд зэрэг мэддэг чаддаг бүхэл зүйлсээ хуваалцах зорилготойгоор бичлэг болгоод оруулнаа. Хамгийн ихний бичлэгүүд бол бүгд найрамдах солонгос улсын их сургуулиудын хэлний бэлтгэл болон бакалавр, магистрийн бүртгэл хийхэд шаардлагатай материал бүрдүүлэлтийн гарын авлагуудыг оруулнаа. Тэмч учраас нийтлэг хэлбэрээр бүрдүүлдэг 25 буюу түүнээс дэш бичиг баримтуудыг хэрхэн ямар стандарт шаардлага хангаж бүрдүүлэх талаар нэг бүрчлэн бичлэг болгож оруулаад явах тул дараа дараагийн холбоос бичлэгүүд эсвэл know-how плейлистээс үзээд яваарай. За солонгос явж байгаа бүх сурагчдад амжилт. Эхний бичлэг бол C зургийн стандарт. Их сургуулиудад зайлшгүй ашиглагддаг материалуудын нэг бол яалтчгүй C зураг бөгөөд их хуваарч төр, файл арч төр ашиглагдана. Учир нь их хуваар нь авсан C зураг аппликейшн форм дээр наах. Дараа нь виз мэдүүлэгтээ ашигладаг бол файлаар авсан C зургууд тухайн сургуулийнхаа цахим бүртгэлийг хийхэд ашигладаг байна. За тэгвэл үндсэн гол шаардлага стандарт руугаа орцгоё. C зургийн харьцаа хэмжээ нь 3.5 харьцах нь 4.5 хэмжээтэй байх бөгөөд хувцас дээр цагаан цамц, костюм пижак зэрэг албаны хувцсан байвал зохино. Яг л манай энэ царайлаг уба шиг. Тэгвэл ямар зураг шаардлага хангадаггүй. Зурагнаас авахуулаа таны материал тэнцэхгүй байх боломжтой вэ гэвэл нэгтэн цээж орсон зургууд ихэвчлэн болдоггүйгээс гадна петицэн гоёл чимлэлтэй, нялга бодсон, хамарч их уруулны эмэг зэрэг яг л плейтемд явж байгаа мэт байх нь бол таны хэрэгэ. Харин солонгосын сургуулиудын материал шалгагч нарт бол бүдүүлэг, соёлгүй дээр үл хүндэтгсэн мэт сэтгэл төрүүлэх боломжтой гэдгийг анхаараарай. За тэгээд болоогүй их өөр бүрдүүлсэн C зургаа нуглаад, норгоод, урж гэмтээсэн бол дэмийцтэй. Дөл бяцхан тайлбар өгөхөд энэ бүх нарийн ширийн стандартыг бол манай зуучлалын газрууд гэхээсээ илүүтэй солонгосын их сургуулиуд тэр дундаа том сургуулиудын нийтлэг авдаг зарчмыг л нэгдсэн маягаар иймэрхүү хэмжээ, дамжаа стандартаар авдаг болсон байх нэ. За ингээд хамгийн ихний материал болох C зургийг бүрдүүлэх гарын авлагыг хүргэлээ. Дараагийн чухал материал болох гадаад осорт бүрдүүлэх гарын авлагаар уулзцгаая.